Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Тусгай салаа 51-р анги. Бано. Тамира. Чи яасан хуурамч юм бэ төвшөө? Миний хартай чи хаана байгаа юм бэ? Ээж аваа эрдэнэ чамаа гэртээ байхгүй ингээд дээ штэ. Чи маргааш наваа хаанаас олно гэж? Хөөе. Чи маргааш наваа хаанаас олно гэж? Миний хартай ухаантай байлтай битгий тэнийг юм хийгээрэй би чамаас гуйж байна. Чи маргааш наваг. Чи тэр анх танилцсан цэцэрлэгээс олон заа юу? Өөр зайтай төвшөө. Би чамд хайртай байсан шүү заа. Тамира. Аха хурдан яваарай. Хурдлаар аха. Төвшөө. Аха ингээд зогсч. Хэд гарсан бэ хаа? Одоо мөн. Баярлалаа. Тамира. Чи яаж байгаа юм бэ? Чи намайг ямар их айлгаа. Тамира. Төвшөө. Чи арайчтэй. Тэр өхөн чам руу ямар байдлаар янаг харддаг юм бэ? Тэр харсан болохоос би ямар харсан юм уу да? За таймшралтай. На гараа тавь. Наа битгий тэрвэр. Айлгаа өхөн тэрвэрсэн гараад би тэрвэлмээргүй юм заа юу? Тэр хүний хар надад ямар хамаатай юм бэ?
Би хараагүй бол болон биш үү? За таашаал та. Чиггүйгэл оччихсан буудан идчихсэн биз дээ. Сүлдэндээ хоёрыг байдал оруулахгүй гэсэн дээр тэр штэ. Гэхдээ би ямар сандаа шалтак хайгаад 2 3 бууз аваад гаргах чийсэн юм ба. Яв. Тэр хүүгнийхээ буузыг очиж ид. Иннээс хойш үрд идэрээ за. Би яагаад үгүй заа юу? Би одоо хөхмээр байна. Чи зүгээр зайлт өг. Зайл төвшөө. Тамира тавьсрал. Гэхдээ би чамдаа хайртай штэ. Чи битгий мохон юм хийлдэ Тамира. Би одоо явлаа. Би зүгээр л чамаас холдоод үгүй заа юу? За тавьширчихлаа. Би чамдаа хайртай штэ. За намайг ууснараа. Яваад өглөө. Би дахиж инхэхгүй Тамира. Эхэнд дурандаа миний жижиг хугацаанд рот басан зүсгээ. Рот цагаа өрөөнд бүрэн амсан ротын зүр байлчигтай. Болно. Тэрлээсаа. Гүйцэтгэе. Шөнийн 3 цаг болж байгаа байна. Ахандаа. Эдний ороотод нэг үзлэг хийгдэх үү? Гүйцэтгэе. Ахандаа. Та энэ жигрүү шилгэх. Гүйцэтгэе. Харон жижиг. Гэмтэр нарны шилэр хамт отэрлээ. Ороотыг гадаа талбай жигсэн. Гүйцэтгэе. Рот, трет, Трет. 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 Туда. Эрхэмдэд дурандаад рот бэлэнжсэн. Салаан зэрэгч орлогч дэдрүүч аг хоёр. Болно. Болно. Эрхэмдэд дурандаад чигсаалар. Солдоо. Гүйцэтгэе. Байлгч дэндүү. Би Байлгч хүнд гар утас барихыг яагаад хоригддаг вэ?
Байлдагч нарт гар утсаг бол замбраагүй юм болно. Гээр даалгаварт гарлаа гэхэд эхнэр болон аав ээжүүд нь уцтаад амраахгүй. Бас хаана байгааг нь мэдээд аюултай ус рүү нэвтэрч болох юм эрхэмдээ турандаа. Айлдагч дэндүү ярьж байгаа тохиолдолд цэргийн салбарын тухай мэдээлэл арга эрт нь илэрхий болж байна. Бүр цайшилбал тэг 13 дугаар ангийн 1-р ороотын байршил хүн бүхэнд тэр дундаа дайсанд илэрхий болж байна гэсэн үг. Айлдагчин уцаар ярьж анхаарал алдснаас болж байлдааны үүрэг гүйцэтгэх идэвх нь буурна. Уцаар ярьж байгаа дайсныг өөртөө ойрцуулна. Ойрцсон дайсан яах вэ? Танаа салааг, танаа тасхийг, таныг хялбархаа устгана. Байлдагч Оронбай. Гар утсыг ашиглаж байршлыг илрүүлж болох уу? Гар утсны байршлыг тогтоодог технологи бий болсон. Эрдэнэт бид нар нэвтрүүлэг үлдсэн. Энэ нэвтрүүлгийн хөтлөгч нөхөр бол гар авсан хулгайчийг дор нь илрүүлж байсан. Эрхэмдээ турандаа. Зүй та. Тэгэхээр танаа ороотын нэг л цэргийн утсыг мэдэж байхад танаа ороотыг аль нууцнд байрлсныг дайсанд илэрхий болж байна гэсэн үг. Айлдагч зүрийн утсыг мэдэж байгаа тохиолдолд танаа ороотын полимат, тасгийн полимат, гарнит мод бүгдийг сантиметрийн тусламжтайгаар наривчилж харж байгаад устгана гэсэн үг. Айлдагч Эрдэнэтс. Байлдагчийн гар утсны яриаг чагнаж болох уу? Тэ. Зүй та. Байлдагчийн гар утсны яриаг чагнаж болно. Ингэснээр ангийн нууц мэдээллийг дайсанд алдна гэсэн үг. Байлдагчунд гар утс яагаад хоригддгийг ойлгов уу? Эдрүү жанхой. Ороотыг амраа. Варамур дөрүж гад. Марш. Эзон. Марш. Чи яач? Чи зайлаад өгөлдөө. Тамираа. Яаж ингэж ярьж болдгийг дээ? Энэ миний аав юм байна. Би чамаа хөөх хэрэгтэй ойлгож байна уу? Чи тэр балер заваа өгөнтэйгээ ширтэлч чи юунд энд ямар нөрөөрөө зогсоод байгаа чи? Чи явал та. Гэхдээ би явж болно. Тамираа. Би чамаас гуйж штэ. Гэхдээ чи надад дамиа хорлох гэсэн амлалт өгч тэхүү. Чи надаас амлалт авдаг хэм бэ? Тэр балер өрөөсөө явж амлалт ав заа юу? Гэхдээ яаж ингэж ярьж болдгийг дээ? Чи яасан муухай хүн бэ? Гэхдээ би яасан юм бэ? Чи тэр үгэндээ ширтэлцээ үсттэй. Үгүй би ширтэлцээгүй. Чи ерөөсөө яв. Яв. Зайл. Хой, чи хайж чаа. Явъя. Чи намайг зайлгаа өстэй. Би зайлаад өгье л дөө. Төгшөө. Би явал та. Гуйж. Үгүй. Би чиний хүснээр зайлаад өгье заяа. Би явлаа. Төгшөө. Би явал та. Гуйж штэ. Дэндвэ. Дэндвэ. Тамирыг шээж бол. Харин аймаа хорлоод хүчгсэн байх үү? Тэгвэл ч манай төвшөөх яста балрандаа. Зарэж тийм болохгүй хаа. Уцтаач болоос. Тэгвэл төвшөөх рүү айл хизээний уцтаад
юу болсныг асуугаад мэдчихсэн санаа амар унтчихгүй юу? Уцтаад хэрэггүй. Тамирагч яагаачгүй. Ер нь утас шиг хэрэггүй юм чаана вэ? Өдөр би ээж рүү залгаад одоо гэрт юу болж байгаа юм? Айгуул үзэл бодлын шинжлэх ухааны талаар дайм болж байгаа лгүй. Аав ээж хоёр нойргож хонжиж магадгүй. Юуны шинжлэх ухаан гинэ? Улаан туг минь чи жоохон ойлгомжтой ярил та. Яах юу ах вэ? Ээжл хүүгээр айл нүлгэх нь буруу гэдэл үзэл бодлоо цээжээр хамгаалцсан байж байгаа. Харин аав за айл нүлгэхэд ер нь хүн муудна гэж хаав хэлсэн гээл бурууараа суцсан баг. Нүдэн тарагчлаа. Тэгээд чи дахиж уцтаа тайвшруулчихгүй дээ. Би ч төвшөөхийг явахаас өмнө уцтаж хийсэн л дээ. Гэхдээ ээж бол тайвшрах янзгүй хэлий. Маргааш ээж аавыг хорон цахирагчтай ирж уулзуулах юм гэсэн. Тэгвэл чи маргааш бөөн асуудал үүсэх юм байна да. Аав ирэхгүй. Гонжинж. Тэгээд чи юундаа санаа зовдох юм бэ? Чи яасан юм ойлгодгүй маа нэг. Ойсолтэй. Чи намайг маанаг энтри гэж дуудахгүйгээл ам өчгөөгөөдөөс яасан? Юу? Ста найзгаа стоочлаарай. Найз нахиж стоо тэхгүй за. Найз нь юунд санаа зовоодно гэж. Хөөх юм аав ээж өрөөгөө дахиад хооронд нь муудалцуулчлаа гэдэл санаа зовоод байгаа байхгүй юу? Цомт. Тэгээ маргааш дахиад бөө хэрүүл шуугаан сонсоод чихээ ядраа. За. Ганц хүүчин тэнд айлын зарц хийгээд уурандаа багтрах шахсан амьд уцтж яхад гүчи өдөржингөө уцаа таслаад алга болчих юм аа. Чиний тэр нарийн бичиг хүүхэн чинь надаас илүү их мэдлэлтэй болжээ. Одоо бүр нөхөртөөгөө уулзчих болохоо байлхан шүү дээ. Бид нэр том төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулад өдөржин шинж уралдаж шít. Тэр төсөл чинь тэгээд хүүгээс чи илүү үнэтэй юу аа? За чийл улсаа аахар шахар юмыг л бөөн туйлан болгож байгаа биз. Их л удаж сэргүүдээр төмс хураалгал эзтэй. За энэ удаагийнх бол яалтчгүй ярихаар асуудал юм л. Юу болов? Хүүгээр минь гэр хорооллын айлуудыг нүүлгүүлсэн гин. Хөө тортогтой холилдоод уурандаа багтрах шахсан амтан өдөр уцтаж хилж илээ. За чи битгий бодлоо яриад. Юу гэж сэргүүдээр айл нүлгүүлж идэг юм бэ? Би юу болсон гэж чамд худлаа ярих юм бэ? Үер болох гээд жалганд буусан айлуудыг нүүлгэж үерээс аварч байгаа юм гин. Тоос тортгондоо холилдсон бохор заван айлуудыг шүү. Зөв. Юу зөв гэж. Маргааш 15 цагаас их хүчтэй хадар цохиж үер болно гин. Тэгээ манай толгойтойгоо агуулгын үерийн усны шугамыг айлууд хогоор дүргчихжээ. 20 тонны машинаар 2 явж арай гэж зайлууллаа шүү. Энэ манайхаа арай дэндүү шүү. Агуулах яах вэ? Би чамаас хүүгээ яах вэ гэд асууад байна. Гэхдээ үер буух гэж ах чинь зэвсэгт хүчин ард түмэндээ туслахгүй байх байд. Би чиний уйлдаг үг ч гэсэн мөн. Айлын тоос тортогтой холилдоод ганц хүүгийн минь хиймэрл ундаа гутчлаа. Чи гомдол мэдүүлдэггүй маа гэхэд энэ удаагийн ажлаас чөлөөлж өгөөч гэд таньдаг хүндээ хэлчихэж болно үсттэй. За. Би айлын үнс хүртэл аччил явлаа. Тэглээгээд миний хэмэрлундаа муудсан бол өдийд би ингэж явах уу? Монголд гайгүй гэдэг компани захирал 400-аад хүн тэжээгээд явж байна.
Энд чинь бага амжилт биш шүү. За би чамаас гуй. Чи маргааш уцтаад чөлөөлүүлчих. Тэхүү. Ийм гох ширнүр өмдөл алга. Хүүхд чинь хийх ёстой юм хийгээл явж байна. Ядарсан хүмүүс туслана гэдэг чинь буян болж байгаа хэрэг шүү. Миний хөшин зүгээр дугаал авчихсан. Би ойрд ажил ихтэй ядарч унтах юм. Холбооны хэрийн зангилга. Нэг хат. Хад манган төрж хадгаламж ч авч байгаа шүү дээ. Гол дээр 3200. За, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг дугаар хэлтэй. Сэлтэй. Энэ сарынхаа мөнгийг шууд хадгаламжтай хийлгэж нэ. Одоо ямар тамхинд мөнгө өгөх юм биш. Дандаа цалин гэж их сааж байгаа. Чи ядж хат ямар амир шахт юм бэ л урд ор. Найзынхаа хадгаламжийн мөнгийг чи ч гэсэн авцаа. Цаасандаа нэмэрлэхгүй. Хэрэггүй дээ. Чи өөртөө л хэрэгэл. Регистрийн дугаар нь хэдвүлээ? Ингээ 87 0 90. За дараа. Аль салбар өдрөө? Радио холбоо сургуулийн ороотын байлдагчдын дэв. Мөн 200 гэж гар дээр өгөө 5000 чи хадгаламжтай. Хадгаламжтай бүгдийг хийчих болох уу? Болно бол. За тэгвэл хадгаламжтай хийчих. За. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар нь хэллээ. 44 55. Гар дээр чи 3200, хадгаламж чинь 5000 төгрөж орж байна. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг дугаар. 2018. Төвшөө. Харин чамд амар их хайртай. Би ч гэсэн чамд ямар их хайртай гэж. Миний хайр үер усанд явахдаа болгоомжтой явж гараа заа юу. Хүн аврах байгаа гэд өөрөө урсаж байгаа. За битгээс наа зовдоо. Бид нар үерийн өмнөх нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулна шүү дээ. Тэгсэн ч гэсэн болгоомжтой явж гараа заа. За. Миний одоо хурдан буцах уу? Ажлаасаа хожигдоод халагдчих юм бол хоёулаа сүрэн штэ. За. Чи надад хамсан шүү. Юу? Нөгөө хүүгэнтэйгээ дахиж уулзахгүй гэж. Тийм ээ. Амлалгүй яах вэ? Тэр Тоя гэдэг хүний сураг сонсогдох юм бол би шууд цутаачих юм за. Нэр юу? Тагж хизээч барааг нь харахгүй амлаж. За. Харин чамд итгэдэг шүү. За. Баяртай. За. Баяртай. Төвшөө. Харин чамд итгэдэг шүү. Өчигдрийн тохиолдолд Тамирагийн маань төмөн зөвөө. Хоёр над руу яахаа харахгүй зүгээргүй харсан юм чинь.
Би ч гэсэн хүний тэгж харахаар ичж хэцүү. Байгаль хэцүү болчихдаг юм байна лээ. Яг гай таарсан юм шиг. Яг хавд үж явахт нь хүрээд хэрэгтэй ч яах. Сүлдээ дэндвэ. Хоёр дахиж ахруугаа. Хоёр 100 м ч ойртож болохгүй шүү за. Миний тамираа ганц удаа ч гэсэн ултаа сууртай юм дээр хардлаа шүү. Ихтэй хүн хэцүү ч юм ад. Уртгая танд дурлж ил байдаг. Үний юм уу? За. Ажиж мэдчихэд хэлээд байна улаан туг минь. Үгүй, надад тоёог өрөвдөх хэрэг байхгүй. Би чинь их нэртэй хүн шүү дээ. Хүч төвшөх. Тамирагч дойрч яг албан ёсоор гэрлэлтэд баталгаажуулаагүй гэвстэй. Тий. Ихтэй хамт амьдарч надад бүхнээ зориулж намайг хүнээс хармаж хайрлаж байна шүү дээ. Би их нэрэл гэж байна. Болдогсон бол гэрлэлтэд өнөөдөр батлуулсан ч чадна. Нэрээ. Одоо тэгээ гайгүй үстэй. Гайгүй хаа. Зүйдиш. Эрг. Баруун гуртлаас нэг зуулгаад марш. Сайхан усан барья. Хүү. Юм бодлого ажиллаас ингэж нэг салдсан байжээ. За. Бодлого гэхээсээ илүү буянтай ажил гэвэл таарна. Өчнөө айлыг үерт дурсах аюулаас аварлаа шүү дээ. Бурхан тэнгэр харсан ч юм билүү. Нэрэ манай дэндүү бурхандаа сайн залбирсан шүү дээ. Наад чинь үнэхээр дүрдээ эдэлчихсэн байсан шүү дээ. Яг ингээл залбирсан. Болигдоо. Улаан тогтсон. Гэхдээ намайг тэгж залбирсны ачаар та нар ч бас аврагдсан билүү хэн мэдлээ шүү дээ. Нэрэ манай дэндүү залбираагүй байсан бол бид гал усны гашуун зовлонгоос ангижрахгүй байсан бологоо. Чи одоо зөв юм ярьж байна. Намайг тэр оройн дэд очроо нохондоо даатгаад өгөөч тэндээ. Хөөе. Чи мөнгөөд үл аа? Мөнгө хэрэггүй. Сүсэг бишрэл байхт л болоо. Сүсэг бишрэлтэй үү? Сайхан усан дагнаа. Ховцнаас нөгөө өнөртэй дэш. Өш дөрж ирмэ. Саа авчирсан уу? Авчирсан. Надаас хонгоос өгч өгөрөө. За тэгээд өгсөн өөр даалгаврыг маргааш дотор хийдсэн байна. За явж. Гадаас та сайхан биш үү те? Харин тийм ээ. Сайхан байна. Өө, шинээр чамд эргэлт ирсэн байна уу? Ойр эргэлт хүрэл ирээгүй. Хөөш, хоёулаа орж давуугаан л. За. Ингээд болтгоноо нэг ганц цаг амруул хоёул. 2 өдөр нэрээ илжиг шиг л айл нүүлээд дээ. Харин тийм ээ. Сунж удлаа ядарсан байх шүү. За, ядрах ч ямаа байна. Биднийг айл нүүлгэж байгаа хаагур чимгээ маань ирчээд явж байгаагүй байгаа. Ирсэн штеп. Айгуул 2-3 удаа ч ирсэн баг. Одоо яана чамтай уулзахгүй явцдаг. Сүлдээ битгий хүүхдээ тоглоод байж. За, чам чиний номинг бодох юм бол танаа номинг бодуулч давж гарна уу гэхээс дутгааргүй хөөх охин байгаа да. Яана нэрээ тийштэй мис гэсэн штэ. Айгууч ирэхээр харуулнаа ч юм.
хоёр төрчихсөн. Байлдагч төвшөө. Би ширээн дээр бодолж байгаа мартчих. Өрөө хонголгож ирээд аваад. Гүйцэтгэе. Сайн усан борооно хэцүү байлаа шүү. Сайхан байсан шүү. Юу нэг сайн. Биш. Тамиг татахгүй болохоор би хөнгөрөөд сайхан болчих юм байна. Чи яа гид тамхи яриад нөө. Чи дотроо тамхи ярьж байгаа чи гаднаа татмаар л байгаа гэсэн үг за. За. Одоо гэж хизээш татхыгээс хөрвччихэд ирээ за. 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 Шага. Тэр оржээ. За. Хурц захирч төвшөө хоёр их татмаа. Эрхэм ах тэслэгч байлдагчийн таны тушаалыг гүйцэтгэлээ. Эрхэм ах тэслэгч явах хөшөөрнө. За явж байна. Гүйцэтгэе. Сайн найз навлаа. За. Сайхан амраарай. Баярлалаа. Шигаар гэдгээч мартчихсан байх шүү. Тэгээ шүү дээ. Хичээл ажилтаа гэдэг хол гэж байна шүү дээ. Баг чи битүү 2 сар тоглосон шүү дээ. Өгч ирэх нэг юмрээд тоглосон юм шүү дээ. Чи битүү 2 сартаа ганц нэг удаа тоглож ирж байгаа юм шүү дээ. Манай багийн өгчтэй ч гэсэн домдож байна гэж ихтэй. Өө минь. За. Яа тааш тийгүүд. За сайн ах. Юутай? Чи найзтай хэлээч. Чи ажил гээл гүүгэлэн. Ар гэрээч авч явж чадахгүй байж. Яасан бэ минь аа? Танаа энэ зүйлийг найзаас ч болоод насаараа ил хашаа байж амьдрахаар болчлоо. Чи битүү байртай болно доо. Болж чадахгүй. Танаа тэр ахын чинь мундаг бизнесэнд дампуурсан гин. Манайхаас авсан 15 сая битгий ээж аваас авсан 2 сая төгрөгөөч өгч чадахгүй гэж. Яалаа гэж дээ. Сүх бахын ажил нь бүтлгүүцсэн ч гэсэн чи битүүрийн мөнгийг өгөн дөө. Хаас өгнөөс юуг нь авах гэсэн. Би чамд хэрэггүй гэж хэлээ үсттэй. Халуу орон. Сүмэнд. Халуу амиа дүүж олсон мөнгө чинь алга болчлоо. За сарнаа хөө тайвшрал та. Тхүү. Тайвшрал. Чи намайг тайвшруулж яах гэдэг. Мо хоёр тэнэг ажлын хийхдээ солиотнууд. Чамаас бусад офицерууд албан тушаалын байртаа болцсон байлээ. Чи гэж
Дүлийдэн боргол яваалаа. Сүхбаах шив тэр мөнгөийг өгөндөө. Би лавдаг нэг насаараа энэ хашаа байшинд чи хатаж чадахгүй шүү. Чи энэ үүс нүрстэйгээ өөрөө холилдорой. Би лавдаг явлаа. Миний хүнээс. Сарна хөөе. Хөөе Сарна. Юу та? Сарна. Зүсрэх бараатай яргын дэлбэтэй хавраа зөвлөж надруу очрод илгээвүү зүлээч үгүй тэрэл хаарц зүрхний хайрын гэрэл байвуу эврүүн хүүний гэнхэн сэтгэлээ бигчим бүсгүй ухаангүй ширтэг харц тулгаран чамтай учрахтаа тэврүүн хайрын баган досоо хормын амттай нармин шинэ болиосын энзор бидний хүчиг мөрөөднө дург сарны төлөөнөөс хайр мишэнэ дурлалт эрүүсэн сэтгэл чимэн хургнаа. Монгол Улсынхаа түүх ёс заншлын уламжлалыг гадаадын үзэгч сонсогчдод сурталчлан таниулахын зэрэгцээ. Хилийн чандад амьдарч буй монголчуудаа улс орныхын тухай мэдээллийг хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий үндэсний хэмжээний анхны англи хэлний сувг MNB World-ийн туршилтын эфирийг үзэгч та бүхэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Univision, Sky Media, MNBC, Монголсат, Сансар, ДДШ-ийн 68 дугаар сувгаар Монгол улс орон даяар хүлээн авч үзээрэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Халирах ажисгүй тусгайгийн дачдаа чимбиг эгэл сэргүүлжихэн тангарах өргсөн ирчүүд дээрээ бид тусгай садааныхаа нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин Тосан садыг давна тусгай садаахын тугийн доор жагсан тусгай садаа давшин тосан садыг давна Хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бил садаа жигсэж тудаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 52 дугаар анги.
Дундагшаа. Та их зовлонтой хүн юм аа. Өдөр болгон л хоолнд орё. Үзүр үзье гэх юм. Юуныхан зовлон байх вэ? Танд өөрт чинь төвхтэй байдг юм уу? Нэг хүүхний араас үргэлж гуйж гүгээд л нөгөөх нь үнд ороод л. Надад чамаа гуух чинь жаргал юм шүү дээ. Гэхдээ насаараа гуйсан чи яах вэ? Гэхдээ ямар ч л байсан зөвшөөрүүлж чадаад хамт хоол идээ сууж байна. Таныг үргэлж яриад ахад санаа зовоод оо. Тэгээд ч миний хайрлж байсан хүн. Таны буйнаар дахиж хизээч ирэхгүйгээр явчихсан. Тийм болохоор хинтэй ч хоолнд орсон яах вэ гэж бодох болсон. Намайг уучлаарай. Тэр явдлаас хойш би өөрийгөө их зөвтөг болсон л доо. Гэхдээ арих нэг их ууж чадах биш. Хаяа амсгаараа амархан тасраад очих юм. Дундагшаа. Та одоо өөрийгөө зүхэх хэрэггүй. Болох ёстой юм болдгоороо болоод өнгөрсөн бааз. Би л харин тэр хүнийг магтах гэж хичээж байна. Наслаа. Чи намайг бити та гэж байл та. Би чинь дөнгөж 36 хүрч яваа хүн шүү дээ. Хамт ажилтдаг улс байна. Нэгнийга та гэх чинь үзгүй эцтэй. Таны цол зэргийг хүндэлдэг юм байлгүй дээ. Тэгж дуудаа сурчгаж. Гэхдээ чи ч гэсэн одоо удахгүй доктор боллоо шүү дээ. Намайг чи л гэж байтих үү? Тэгж дуудаж чадахгүй ах уу? Цаг хугацаа яасан ч хурдан өнгөрдөг юм. Нэг мэдсэн чинь 8 сар дундаа орчиж. Маргаас ирэхэд л 9 сарын 1 ингээд хичээлдээ явж явах бах та. Чиний докторийн ажил хэр ахицтай байгаа. Би нэрэн чамд хэрэгтэй юм тааралдвал цуглуулаа л байгаа. Өчигдөр явуулсан мэйл авсан биз дээ. Авсан. Нэрээ танд баярлсан шүү. Та үгүй чи надад их тус болж байна. Судалгаа маань аваа сүүлийн үед ахицтай явж байгаа. 10 сарын дундуур гэхэд урьдчилсан хамгаалалтаа хийчих байх. Драмын театрт шин жижиг нээлттэй хийж байгаа юм билээ. Хоёулаа маргааш жүжиг үзэх үү? Чи толгоогоо амраа. Боллгүй яах вэ? Галерейдын шар тэнгисийн таршлан гэдэг жүжиг надад их таалагдсан. Тэр жүжигийг л дахиад нэг үзчихмээр санагдаад байгаа юм. Уг нь дахиж нэг тоглоно гэж сурагд болдчихсан. Одоо яаж байгаа вэ? За би драмын театрын сайт руу орж үзчихэд чам руу уцтээ за. За тэгэр. Чи шар аригч юм уу? Улаан дарс захиалахгүй юм уу? Би ямар уух штэ. Ийм хоолны дараа уулна. Дарс уул сайн байд юм штэ. Улаан дарс чинь биеийн сайн цус төлжүүлдэг гэдэг байхгүй юу? За. Тэгвэл нэг захиалъя. За тийм. Би зөвч дөө. Зөвчөө. Сайн байна чимгээ. Та намайг буруугаар ойлгов. Юу буруугаар ойлгож өгч? Би тань сайн болоод ирж байгаа юм биш үү? Тэгээд бодчихгүй сайн. Лансал их завгүйгээд тэгээд хоол хүргээд өгөөч гэж намайг гуйсыг өөр хүнтэй хоолнд орж байгаа. Хотлоо ирэл. Сайн болчихсон чинь нүүрэн дээр чинь хичээлстэй л байж тээ. Чаа. Яг сте. Ойлголаа. Уу яг гэдэг чинь
Яг л хайртай гэсэн үг үстэй. Яг ч үнэн зөвшөөрч яах гэсэн үг үү? За. Таны дахиад ингэж байх юм бол би ирэхгүй шүү. Дахиж ирэх тухай ярихгүй гэж та надад амлаа үзтээ. За. Чи дахиж ирж байгаарай. Би одоо тэгж ярьж байхгүй. За. Тэгвэл хаалаа идэе. Бүгдийг нь ганц амьсгаар сорчих ба. Амтлаад идэв. Гэрээ хоолой сандгал байлгүй. Гэрээ хоолойд саналгүй яах. Харин төргийн идэхийн тухайд бол өөрийн мэдлгүй л идчихээ байдаг. Цэрэгт ирснээс хойш бүр хурдан ихэс орчиж. Таныг тэгж хавх сорчих юм бол би гадаа гараа сууж бай. Үлсгэлэн чон шиг хүний хажууд суухаас би ичиж байна. За. Чон гэдэг амтан чинь шөл уудгүй шүү дээ. Түүхийн махыг бүхлээр нь иддэг амтан байхгүй юу? Би Ямаат улааны шир дээр хот унагчаад идэж яхахын доронгоор харж байлаа. Хиймэр тавьдсан шүү дээ. Юу? Та тэгээд хөөрхийн малчин малаа идүүлж байхад нь хараад л сууж байсан юм уу? Үгүй ээ. Би салхин доогоор нь гараад ар ингрээс нь уруудж явахдаа буудаж унгааж байсан байхгүй юу? Үгүй. Мартснаас мал нэндөө гэж чиний нөгөө оо ингэсэг юу болсон бэ? Пүүд рүү? Монголоор яриач. Тэрий чинь монголоор ингэсэг гэдэг үгтэй. Тэгэл хүн шууд загамчихдаг. Хаа хоолоос хүн ирж байхад баярлаач байхгүй. Тэгсэн хэрнээ хүн загнаад л. Би ч зөндөө ир загнуулах юм байна та. Насал иш дахиж ирэхгүй гэж байлаа. Зөв. Энэ нэг юмтай дахиж уулзахгүйсэн тэр. Халахын ирчүүд ямар хаданд гарцсан биш. Сайн нөхөр олдож л таараа. Би өвгөний даргаыг сайн хүн гэж боддог шүү дээ. Сайн аж чадтаа. Миний ихчээр тоглосон хүнийг би сайн хүн гэж үзэхгүй. Нэг ба. Зэжин дотор минь гал дүүлзэж цэвэр сэтгэлийн уяасаа дурч зэргийн хорнгаас чам руу тэмүүлнэ. Шамдаа хийрээ. Авгаа ирчээд явсаа. Хаа? Чи эзэдээ агуут болчтой. Саяхан. Би л чамайг хором хийж яах гэж дуулаагүй юм байна. Чи сонио уншдгүй юм чи яаж мэдэх вэ дээ? Саяхан хэмт хэрэгтэн баривчлаад нэр хүнд нь мандаж байгаа тэг 13 дугаар ангийн байлдагч дэндүү. Хормынхаа ёслолыг Чингис хаан ресторанд ёслол төгөлдөр хийв гэд бичсэн байна дэр сонингуудаар бүр бэттүү. Та нар дуулаагүй юм уу? Хоримд нь ерөнхийлөгч хэлбэг дэрж, ерөнхийсэд Батболт, их аврах давгдарч нарын
Тийм алдар цуутай хүмүүс ирсэн гэд цаг өөр дээр ярьсан штэ. За улаан тугнууд минь хүнээр бити тоглоом хийгээд байгаарай. Гайгүй. Та нарт би ямар авгаатай болсноо үзүүлээ гайгүй. За хурдхан шиг харах юмсан. Зэрэг би чинь ингэж бодохоор сэжин дотор минь гал дүрэлзэж зэрэг сэтгэлийн уяас автурч зэргийн хангаас чамруугаа тэмүүлнэ. Чи хэлж гарч. Одоо чамд хамаагүй болсон за. Одоо бүр ажил дээр ирж хэрүүл хийдэг болох нь чи. Ялаа гэж тийм. Битээ хэлээ. Чамтай ярих юм байхгүй за. Санаа. Чи ихтэй болчиход байгаа шүү дээ. Хүн болно юм шүү. Бичийн ахлах технологи болчихсон юм. Би ч гэсэн тушаал тавьчих. Тэгэхээр чи ихтэй хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Чи надад өөрийнхөө ярьж байгааг сонсооч. Хүнд мөнгөө өгчөө чам шиг зүгээр явж байдаг хүн байдгүй. Чиний надад арчаагүй заван занаг чи би үзий ядчих чинь ойлгож байна уу? Тэгээ би энийг хөө те. Би ажилтаа явдаа за. Сарнаа. Хүч сарнаа. За яасгүй. Уурн гарах шинж ялгаа. Ингээд хурц тогтох гэдэг хоёр найз. Хоёулаа ганц уялж байгаа юм да. Тэгээ одоо яана хоёулаа. Харин тийм ээ. Энэ удаас нэлээд урт авах шиг байна. Сүх ахыг бит хоёрын мөнгийг өгтөл. Сарнагийн уурн гарахын залга. Танай тэр ах чинь тэгээд мөнгө чинь өгч чадахгүй гэсэн юм уу? Угч мөн хашаа байшингаа заруулж миний тал мөнгийг өгчих юм л т. Тэгээд ямар нэг төрсөн ахыг годомжны гаргалтай биш. Найз нуг нь машина томсох санаатай нь хэдийн хадгалж байсан. Тэрийг чи сарнаад өгөөд сүхэ ах мөнгө төлөөд эхэлчлээ гэж хэлэх үү? Гүтэй. Сүхэ ахыг өгөхгүй мэдсээр үжиж. Найзсаа мөнгө зээлээд ч аах. Улаан цагаан дээр юм болно үсттэй. За өөрөө л мэддээ миний найз. Хоёлаа манайх руу явах уу? Оч сайхан хоол иж идэ. Тэгээ чи ээжтэй ярьж шунахгүй юу сайхан? Айгуу сарнаг асуугаад. Баахан бодлоо хэлэх юм бол. За. Тэгвэл явах уу? Нэгдүгээрслээ дуусгаад жагс. Миний нэр дуудсан цэргүүд жагсаалаас нэг алхам гар. Даваагийн сүлд. Бямбагийн дэндв.
Төгөлдрийн төвшин. Шин сүхийн анх баяр. Энэ дөрвийг үлдээгээд бусдын тарааж болно. Бусдын тараад. Та дөрөв ахлах дэслэгч хурцтай үер дурссан эзгүй айлыг нүүлгсэн үү? Тэгэхэр цэргүүдээ. Монгол улсын эрүүгийн хуулийн 145-ын 3-т заасан ард иргэдэд гамшиг осолт тохиолдсныг далимдуулж эргэн донц ноцтой хэмжээний хохирол учруулсан хулгайн хэрэгт сэжигтнэр татаж баривчилж байна. Энэ прокурорын баривчлах зөвшөөрөл байгаа. Та танилцсан. Тэний ордныхаа удаа авсаргаад ингэ явчих тийм ээ. За тийм. Махмуд таньд ч байлж ихтэй байлаа. За сууч. Ихтэй. Ихтэй байлдагч ихтэй юм тийм ээ. Тийм. Өнөөдөр ахлах дэслэгч хурц хэдэн цагийн үед гарч явсан? 17 цаг гаруй минутыг гарсан. Ямар нэг зүйл гартаа байсан байсан уу? Гарах гэснээр байлдагч төвшиг өрөөлөгөө явуулаад урт гонцгой зүйл авчруулсан. Гонцгой зүйл нэ? Ямар хөө хэмжээтэй байсныг харж чадсан уу? Яг юу гэдгийг мэдэхгүй урт гонцгой зүйл байсан. Мэдэх боломж байгаагүй. Тийм үү. Хэмжээг нь дүрсэлж хэлвэл ямар хөө зүйл байсан? Урт нь 35 см, өрөг нь 5, зузаан нь 2 см-ийн орчин зүйл гэж юу? Тийм. Чи ихэд ягаад хэмжээг нэг шууд хэлж байдаг лээ? Би өөрөө музей мэргэжтэй болохоор юмыг хараад багцаалчдаг юм л да. За тийм үү. Тэр зүйл ямар хөө жинтэй байсныг хэлж чадах уу? Тэрийг өстө мэдэхгүй. Тийм үү. За. Энэтэй танилцаад аймаг гэж. Энэ гэрч итгэдэг нь гарын хэсэг зорч. Гэрчээ байсан та энэ. Тийм энэ гэрчээ итгэдэг. За явж иж болно. Одоо нөгөө үүдний харуулын постн дээр байсан байлдагчийг аваад ирж болох уу? Аваална. За. Зэрэгүүдээс чи харин янзын мэдээлэл гарч иж магадгүй юм тийм. Тийм байна. Сэргийн амьдралыг сайхан шүүс. За. Тэгвэл дөрөс бүгээр ирлээ. За болно. Сууч. Бид танаас ахлах дэслэгч хурцын тухай мэдүүлэг авах юм. Ямар нэг байдлаар худлаа мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээдэг номтой. Ойлголоо. Анги, рот нэрийг хэлдэг. Тэг 13 дугаар ангийн 5 дугаар рот, Логсонгийн мөнх 2. За. Үндсэн захиргаа яс үндэс боловсрал. Хинти амиг халах ястан бүрэн дүнд боловсралтай. За. Өнөөдөр 18 цагийн үед харуултаа байсан уу? Тийм 16-аас 20 цагийн хооронд төв алганы харуулын босн дээр гарсан. Ахлах дэслэгч хурцыг гарах үед нь та байж байсан ямар нэгэн зүйл авч гарахыг харсан уу? Ажилчдын автобус явснаас нэлээд тань гарсан да. Уг нь ажилчдын автобус 17 цагт хөлдөг хуваартай юм л да. Дааунд боосон зүйл гартай байсан. Тэгээд 150 дугаар ангийн хошууч докторийн машин цугаад хөдөлсөн. Тэр гартаа барьж гарсан зүйл нь хэр урттай байсан анзаарсан уу? Нэг иймэрхүү хэмжээтэй л байсан да.
Яг иймэрхүү зүйл байсныг та баталж хэлж байгаа юм байна, тийм үү? Тийм. Би иймэрхүү зүйл харсан. За та өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаад үнэн зөв гарын хэсгээр очиж. Явж иж болно л гэж. Үст. Үнгсээ болох шүү дээ. Planning the invasion of Normandy. But on D-Day, it came down to a handful of men on a strip of beach to decide the fate of the world. What I'm getting at, Gretchen, is even the best plan is only as good as the moving parts on the ground execute. We got your card. What's the problem? We have Киного үзэхгүй. It's a Юу бодод байгаа юм? almost flawless. But a Чи намайг юу атсан гэж? You know how Юу important атсан? retrieval of this card is to me, Gretchen. Чи ихтэйгээр хоёр хүүхдээ ихэр хүүхдээ авчихсан. Security breach. Нэг нэгээр нь тэрвэрээд эцнийхээ үдэн дээр хэвлүүлээл байж болно сайхнаа. The only thing I can think of. There was a Тийм blind бол spot сайхан л in байна. the target. Манай But эмээ he ихэр made a байсан duplicate байсан. and he still has the original. Тэгэл наслаас минь ихэр хүүхд гарандаа гэж You үргэлж kept him ярьдаг at the байж tip of the үлээ. spear. You insisted that we get him out of Soma. We had to. He'd already made contact with the target. At that point, it was him or no one, sir. Тэгвэл хоёлаа What's your stake? нэг мөр 3 ихтэй болчих л дээ тэхүү. I had nothing to do with it. Mr. acted on his own. Тэгвэл I swear to you. улс өсгөөд өгдөг гэсэн шүү дээ. Чи юу муухай юм ярьдгийг. You trained me. Not well enough, apparently. Хүүхдээ хүний гарт тусгуулээд тахтай яах вэ? 3 ч байна уу, 4 ч байна уу? Хидч гарсан юм өөртөө өсгөх шүү заяа. За тэгье. Тэгвэл намайг үнс. I have a bank account in Dubai. Left over from a slush fund from Cobra 2. It's yours. No, please, please. Hello? Hey, it's me. Where are you, man? Los Angeles. You okay, Mike? No, I'm safe. Thank God. Thank God. How's Elgin? Орж болох уу? Ороо. Амрыг ирэх. Хэрүүгийн мөрдөн байцаа газрын ахмад ган төмөр. Сайн байна уу та? Та ахлах төслөгч Данааживын хурц мөн үү? Тийм байна. Эргэн хурц. Таныг бид эрүүгийн хуулийн 145-ын 3-т заасан ард иргэдэд гамшиг тохиолдсныг далимдуулж эргэнд онц ноцтой их хэмжээний хохирол учруулсан хулгайн хэрэгт сэжигтнэр татж байна. Энд прокурорын нэгжлэг хийх зөвшөөрөл болон таны албан тасалгаа гэр оронд үзлэг хийх бүх баримт байна. Та танилцж болно. Юу гинэ? Гэхдээ та нар хүн андуураад байгаа юм биш үсттэй. Тийм баха. Та нар хүн андуурч байгаа шиг байна. Эргэн хурц. Өнөөдөр таны эзгүй багтанд гэрийн нүүлгсэн эргэн самдан гомдол гаргасан. Тэдний авдарт байсан 30 саяын үнэтэй шүрэн хөөрөг болон 3 саяын үнэтэй хит утга алгуулсан байна. Та нар ер нь манай удмыг арай дэндүү доромжлоод байгаа юм биш үү? Манай нөхөр насаараа хурандаа явсан. Миний хүүхдүүд ахлах тэслэгчээс дэд хурандаа хүртэл цолтой айрамд алав хааж байна. Улс их орондоо бүгдээрээ үнэнчээр зүтгэж ирсэн. Тийм улсуудыг ийм муухагаар гүжирдэж гүтгэж болдгийм үн чинь. Энийг бид мөрдөн байцаалтаар шийднэ. Бидэнд сэжигл хүндэслэл байгаа болоод сэжиглэж байна. Гэхдээ таныг хулгай хийсэн гэж байгаа юм биш. Мөрдөн байцаалтаар бүх юм шийдэгдэнэ. Ямар муухай юм бэ энэ чинь? Ард иргэдийг үерийн аюулаас аврахын төлөө үнэнчээр зүтгэж явсан хүнийг хулгайд гүжирдэж яадаг ийм юм байж болдгийм үү энэ чинь? Яанда яа. Мөн тогтоохгүй л үү дээ. Ийм юм байдгийм үү? Яаж амтны нүур харах юм бэ энэ чинь? Яасан муухай усууд уу таа? Биш орцгоогоос та нар. Орцгоо.
Та хурцсан ээж иргэн оюун баха. Тийм ээ. Танаас ямар нэг байдлаар бидний ажилд саад хийхгүй байхыг хүсэж байна. Нэгжлэгийг их л камераар баталгаажуул. Үзтгий. Та биш усууч хаа. Эргэн оюун. Тэгэхээр бид танаас гэрчийн мэдүүлэг авна. Хэрвээ та худлаа ярих юм уу, хулгай хэргийг нуун дарагдуулбал хуулийн хариуцлага хүлээх болно шүү. Тэгэхээр та надад авууг нэр ясүнц боловсруулаа хэлдэ. Давгдарч оюун. Сонгон хайрхан дүүрэг 3 дугаар хороо. Халах. Боловсрал дээд. Боловсрал дээд. Ингэхэд таны хүү хурц өнөөдөр хэдэн цагт гэртээ ирсэн? 9:40 болж байсан баха. Үндэсний телевизийн кинол дөнгөж эхэлж исэн юмдаг. Та хүүгээ орж ирэх үед хаана сууж байсан? Гэхдээ би яг ингээд энэ дээр суугаад телевизээр үзчихсэн. Хөөч нь орж ирэхдээ ямар нэгэн зүйл барьсан байсан уу? Үгүй ээ. Юу ч бариаггүй байсан. Бодолтой зүйл юм уу? 35 см-ийн урттай зүйл барьж орж ирсэн биш үү? Үгүй ээ. Тэгэхээр танд дахиад сануулчихъя. Хэрвээ та худлаа мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх болно шүү. Би яг үний юм хэлсэн. Худлаа юм ерөөсөө хэлээгүй юм. За тэгвэл та энэ мэдүүлэгтэй танилцаад гарын үсгээ зурдаа. За баярлалаа дандаа багшаа. Сайхан амраарай. Баяртай наслагшаа. Би маргааш жүжигэн дээр харчаа тань руу залгая. Өнөөдөр үнэхээр сайхан байсан шүү. Надад ч гэсэн. Сайхан амраа наслагшаа. Байна уу? Сайн байна уу та? Хүүгээ минь бариад аваа явуулчихлаа. Юу? Яасан гинэ? Хурцыг гэмт хэрэгшин чиг ачаад аваа явуулчихлаа. Одоо яана? Тэгээ бүр хорчихсан юм уу? Мэдхгүй. Би баг бэр тох сарнаа энтэрлээ удалсан. Бүгдээрээ уцаа хаадсан байна. За та бүгд гэртээ хүлээж. Би одоо яваад очие. Тэгээ хоёулаа хамтдаа явъя тэхүү. За ирж чадах юм уу? Ийм их шүн болсон, харахгүй шүн болсон байхад ирж чадах юм уу? Зүгээр чадна. Би унаатай хүн гуугаад хөргүүлчихье. За тэгдэг. Ямар муухай юм бэ? Уурээ уснаас юм хүмүүс аварч авах чи. Хүүгээ минь бас гүжигдэж байдаг. Яасан муухай усуд гэж юм байдаг юм бэ? За тэгдэг. Хурдан ирээрэй. Би хүлээгээд байж. За та хүлээж аваарай. Би удахгүй яваад очив. За. Байна уу?
Дондог багш уу. Та холдоогүй байна уу? Аа за. Ойрхон байвал буцаад хүрээд ирээч. Надад нэг яаралтай ажил гарчихлаа. За баярлалаа. За. Чи нөрөө сайн юу хийж явж байгаа юм бэ? Яаралтай ажил ихэр чинь айлаа шүү дээ. Би наашаа ирэхгүй байх уу гэж зөндөө бодлоо намаа. Битгий ойлголтоо анууж анхандаа чамд зөндөө их уур хүрсэн. Одоо би уурхаа болчихсон. Хүнд хутлаа хэлнэ гэдэг чи яавч сайн зүйл биш үсттэй. Чи надад өөрөө хурцрээд ойлгохоор ярьсан бол би ойлгоч л таа гэдэг. Би хутлаа хэлээгүй штэ намаа. Би авчам дээр очиж уулзахтаа зургнууд мөр хүндүүлсэн хэмжээ хавтлагыг үцгэлж ирээсээ зөрхлээгүй юм. Чамд магадлал байсан гэсэн үг үү? Чи үзэлтэй. Надад өөр зөндөө зургнууд ч байсан. Чи үзэлтэй. Мэ. Тэгэд ийм уучаад хэлэхгүй яваад исэн юм уу? Чамайг заавал шаналхгүй гэсэндээ л би эхэндээ ерөөсөө чамд хэлэхгүй гэж бодож ирсэн. Намаа би сүлдээ та хоёрыг аз жаргалтай амьдраасаа л гэж боддог. Цаг хугацаа өнгөрчихсөн. Чамд бүх өмнөнийг юм хэлмээр санагдаад наашаа ирлээ. Тэгсэн чинь чамайг хүмүүс бүгдээрээ л үзээ ядаад яваад байдаг. Чи тэгсэн чинь тэрийг нуугаал явчихдаг. Сүлдээ яадаг байсан гэж намайг камераараа миний нүцгэн зургуудыг зөндөө тардаг байсан. Бүр намайг тэрвэрж, намайг өмсөж би бүр гинэн болохоор л тэр зургуудыг ичээд авч чаддгүй байсан. Одоо надад байгаа 3 зураг л наадах чинь. Надад өөр ямар ч зураг байхгүй.
Шатсар бор даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирах айдсгүй тусгайгийн дачдаа чимбит эгэл сэргүүд чихэн тангар өргсөн ирчүүд нэрэ бид тусгай саданы хаан нэрэ гаргасан эрэлхийг сада давшин тосон садыг давна тусгай сада алхам тугийн доор жагсан тусгай сада давшин тосон садыг давна